Оройн төргий олоолаа мэдээллийн хөтөлбөрийг Сэтгүүлч Утганбаатар энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвших Сэтгүүлч оюун дайнаар хөтлөн хүргэхэд бэлэн боллоо. Ардсан намын албан ёсны мэдээллийн их усэр олоолаа мэдээллийн хөтөлбөрт тавтаа морил. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий гэсэн уриатаагаар энэ удаагийн улсын хурлын сонгуульд оролцож байгаа ардсан намын албан ёсны мэдээллийн их сурвалж олоолаа мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Олоолаа мэдээллийн хөтөлбөрийг Сэтгүүлч Утганбаатар за энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвших Сэтгүүлч оюун дайнаар хөтлөн хүргэнэ. Би айлын 8 дахь хүүхэд 5 эгч 2 ахтай. Бид их олоолаа өссөн. Хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олоолаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглуулж исэн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй. Авьяас чадвар хоёртой мэддэг болгосон юм. Эхлээ зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн болжлолоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай Монгол хүмүүс олоолаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үгэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээр энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-ийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олоолаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олоолаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Элэгнэх ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсаж энэ газар шороон дээр бид олоолаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтсон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан Монгол залуус ганцаар тус зовж ханаад хүслэн болсон нутагтан ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олоолаа мөртлөө цөөхөл юм шиг байж хандлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж хувьсгал хийснээр санаж шудраг нийгмийн төлөө бид олоолаа ялгая. Өнөж болсон жилүүд эвийн хүч ийм ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж ардчилсан засаг олоолаа ялгая. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Хамаг Монголын сонгуульд нэргэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олоолаа. Уран бэрийн нүүдэл хийх ухаалаг эмэгтэйчүүдэд дэмжээрэй хэмээн олоолаа мэдээллийн хөтөлбөр сонгогч та бүхэндээ уриалж байна. Ардсан намаас энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэйг нэр дэвшүүлсний нэг нь улсын хурлын сонгуулийн 19-р тойрогт нэр дэвшигч Бүдээгийн Мөнх Туяа юм. Нэр дэвшигч Мөнх Туяа Дархан уул аймгийн Буян захын түрээслэгчтэй уулзсан байна. Тус захын иргэдээс тавьсан саналын ихэнх нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, за мөн найдваргүй хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоох зэрэг асуудлыг нэр дэвшигчдэд уламжилсан байна. Буян захын хувьд гадна дотор гэсэн 2 павильоны түрээслэгчтэй бөгөөд дийлийнх нь эмэгтэй хүмүүс ажиллаж байгаад нэр дэвшигчийн хувьд хүн дээр туссан юм а. Учир нь төр зүтгэж байгаа түрээс төрж худалдаа намайг хийж амьдралаа залгуулж байгаа. Эмэгтэйчүүдийн тоо эрс ялгаатай. Эрчүүдийн амьдралын төлөө гих сэтгэл муу байгаа нь харагдсан. Эмэгтэйчүүд байх нь зүйтэй байхгүй хамгийн гол нь. Тэ? Ер нь бол төрийн толгойд эмэгтэй хүн байна гэж бас хэрэгтэй. Түрүүнд одоо өрх толгоос эмэгтэйчүүд Адыг одоо маш их тодорхой харж үзээч. Тэрний үр хүүхдийг сурах талаас нь сурлагын талаас нь их харж үзээч гэж нэг хоёрдугаарт энэ хужаагаас үнсний нөгөө жимс оруулж ирдгийг ард түмнийхээ эрүүл мэндийг одоо бодооч гэсэн ийм хоёр санал дэвшүүлж байгаа юм. Манай их орон бол жимс үнсний нөгөөгөр бол хангалттай байж болох ёстой орон. Тийм боломж. За мөн өрхийн амжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангаас зээл авсан боловч эрхэлсэн аж ахуйн өгөөж өгөх цаг нь болоогүй байхад зээлийн эргэн төлөлтийн хугацаа болдог. Үүний хугацааг уртсах талаар санал тавьсан юм а. Сум хөгжүүлэх сангаас надад нэг жижиг зээл олгосон л доо. Хэдэн сая? 2500. Тэгээд одоо тэрнийгээ төлөх гэж би бас ингэж лангуу төрөөс сууж байгаа. Тий. Яагаад гэвэл миний аж ахуй өсөж өндөг өгвөл чинь надад тэрийг нэг төлөх тийм боломж байхгүй. Тэгэхээр энэ зээл олгох асуудал бол түрүү жилд одоо цагтаа өгсөн боловч энэ жил цаг хугацаа нь өнгөрсөн ийм байдалтай харагдаж байна. Энэ нь бол энэ одоо улсын хурлын сонгуул болж байгаатай холбогдоод зарим төрийн үйлчлэгээний ажил одоо хойшлоо тохироод байгааг харуулж байна. За нэр дэвшигч Бүдээгийн Мөнх Туяа иргэд хөдөлмөрчдөө хийх уулзалтаа инхүү үргэлжлүүлсээр байна. Ажилгүй эмэгтэйчүүдийг ажилдаа болгох, тэдний өрхийн амжиргааг дээшлүүлэхэд бүхэл боломжууд ажиллах болохоо нэр дэвшигч илэрхийлж байсан. Монголын улс төрийн тэнгэр харанхуй байна. Ард түмэнд нар үзүүлэх цаг болсон гэж 3 жилийн өмнө буюу 2009 онд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгд орж нэгэн уулзалтан дээрээ хэлсэн нь уран бүтээлчид нэгэн сайхан дуу бүтээх сэтэл өгчээ. За нийт сонгогчдын дунд хийт болоод байгаа дуучин Бачуулан буюу Баачкагийн нар дуу хэрхэн бүтсэн тодруулгыг олоолаа мэдээллийн хөтөлбөр үзэгч танд хүргэж байна. Хүний эрх чөлөөг хамгийн энгийнээр ямар нэгэн зүйлтэй зүйрлвэл бид хамгийн түрүүнд нар гэж хэлэх визээ. Нар байхгүй бол ус байхгүй. Нар байхгүй бол ургамал байхгүй. Нар байхгүй бол амьдрал байхгүй.
бид харанхуйд юу ч олж харахгүй. Яг тийм. Бид ирэх чөлөөгүй бол ганцхан олох амьдралаа наргүйгээр туулан өнгөрүүлэх мэт өөдгөртэй аимшигтай төсөөлөв. Нар гэдэг ойлголт ямар утгаар хэрэглэгдэж байгаа хизээ яаж энэ одоо дууны сэдв анх төрсөн. 3 жилийн өмнө ерөнхийлөгчд сонгуул болохын өмнө те одоогийн ерөнхийлөгч Илгүүд орчин ярьслахыг үзсэн. Сүүлийн 2.10 жилийн Монголын одоо тэнгэр, Монголын улс төрийн тэнгэр, Монголын төрийн тэнгэр харанхуйлж битүү одоо бүрхэж штэ. Энэ тэнгэр ороогоосоо сорвол юутаа сайн билээ гэж бод. Ард түмэнд нар үзүүлэх цаг болсон. Тэр ярьслага надад маш их таалагдсан. Яг тэр би ярьслагыг үзээд би энэ нар гэсэн дууг хийх санаа надад төрсөн. Инхин цагаан тагтааны оронд Нэгтлийн хүчин ойлж байгаа дургуцсан тийм дуу тийм. Энэ дуу би яагаад хийж ийн вэ гэдэг бол би бол аль нэг нам гişүн бол биш. Ганцхан юу гэхээр зэрэг би өөр урлагийн энэ улсад оруулах чинь миний хувь нэмэр бол би дуугаараа би хувь нэмэр оруулж гэж би бодож байна. Тэгээд энэ гэсэн нар гэж дуу юм байна. Түүхэн бол Яг одоо танд ирэх чөлөө байна уу? Ил биш далд, илэрхий биш нууцлаг, шууд биш далдуур хэн нэгэн нь нарыг халахж байна. Ухаанд одоо жишээлбэл хүн болгон дотроо нартай гэхэд тэр хүмүүсийг нар биш одоо мөнгө хэмээх сар ээгээд ийн гэсэн үг. Энэ бол те одоо шинэ хин нэгэн хүнд зориулсан дуу биш. Зүгээр ер нь өнөөдөр Монголд те амьдрал болж байна. Бүр хэрэгчлөөг болцсон уу? Тэгсэрнээс өнөөдөр бол яг одоо шинэ авилга те энэ бол бүх хүнд хортой байна шүү дээ. Энэ бол шинэ бидний зүгээс те одоо шинэ миний зүгээс ч гэсэн миний дуу гүцдэг л. Би аюун миний дуугүй хүрдэг. Тэнгуү чин зүгээр энэ юу гэхээр зэрэг нэг хүч нь ойлж байгаа. Хамгийн миний энэ дуу хийгээд олзуурах гэсэн юм нар гэж. Хэдэн мянган жилийн өмнөх эрхчлөөтэй хүн бол мах идэж маргааш юу болох тухай огт санаа зовхгүй байхыг хэлнэ. Аратан амтэн цаг агаар байгалийн гамшигт үзэгдлүүд л тэдний санааг зовоодаг байсан. Хүн төрлөختөн арай нийгэмшиж сүргэлэн амьдарч эхэлсэн үед бол хүчтэй нь хүчгүйгэн захирч хоолыг булааж иддэг болсон жишээгээр эрхчлөөг тайлбарлаж болдог. Энэ бол энгийн нэг жишээ. Бүүр сүлд буу тулган хүч хэрэглэж шорон яндан эрүүл шүүлтээр эрхчлөөний хязгаарыг тогтоодог байсан. Харин одоо 21-р зууны эрхчлөө гэж та юуг ойлгодог вэ? Уг нь орчин үеийн рок поп жишээлбэл ардчсан хувьсгалын туг далбаа нь болоод нийгмийн өмнө алхаж байсан шүү дээ. Тэгээд сүүлийн үед бол нэг тийм хайр дурлал, морь мал, нутаг ус гэл явдаг болчлаа. Тэгэл өөрийн чинь амьдралд нөлөөлөд байгаа учраас энэ сэдв рүү орвоо яа. Миний амьдрал нөлөөлж байна. Мөнгөөр биш, талхаар биш. Юусан гавал ерөнхийдөө одоо ингээд хүмүүсийг харахад дор бүрдэл өөрсдөө нийгэм бохомдолтой байдаг баг. Надад бол ерөнхийдөө яг энэ нийгмийн бодол бас надад миний бохомдлыг төрүүлдэг. Тийм ч учраас би энэ дууг дуулмаар санагдсан те. Дээр нь надад одоо шинтэй энэ шудраг ёс гэж хэлж байгаа энэ шудраг ёс маш их таалагддаг. Энэ шудраг хуйлаад байдал гэсэн гэдэг надад бас их таалагддаг. Болохгүй юм уу яг болохгүй орн зүйлэр. Энэ бол гашуун үнэн шүү дээ ер нь. Надад болохоор зэрэг яг энэ үннүүдийг хэлхийг би үздэг те. Одоо шинэ энэ цаг нь болсон. Энэ дуу бол ердөөсөө нар те. Одоо цаг нь болсон. Одоо сар л одоо шинэ яг энэ дуундар бол байнгын сартал байхгүй. Тэ нар байхгүй. Утга санааны юу гэхээр зэрэг нараар одоо шинэ дарангууллыг үзүүлж те. Би бол аль нэгэн намын гишүүн шүү дээ. Одоо шинэ хин нэгэн хүмүүс одоо магадгүй энэ дуучин башлан бас ингээл улс төрөлн тийм байхгүй. Тэгээд надад тэр нөгөө одоо миний энэ дууны үгний тэр хэсэг нь аюух таалагдав. 13 дугаар зуунд орчлон ертөнцийн тархин байсан Монгол 21 дугаар зууны цоглог сүрхэн байлаа. Энэ мундаг үг гэж би боддог. Одоо манай Монгол бол одоо шинэ энэ уул уурхай болон Монголын хөгжил одоо шинэ яг ингээл хөгжих хөнгөр болцоотой гэж би харж байгаа. Би нэг аюу гигэлгээр харж байгаа. Тэнгүүч өнөөдөр Монголд дэлхийн цоглог сүрхэн байгаас гэж бодож байна. Монгол цоглог сүрхэн байна бах гэж би найдаж байна. Орчлон ертөнцийн тархин байсан Монгол 21-р зууны цоглог сүрхэн байгээ. Энхий хайр Монгол улсын мандан бадрага.
Дарцнам энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ноолуурын салбарын зээлийн санг 300 тэрбум, за арширны салбарын зээлийн санг мөн 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санг 100 тэрбум төгрөгт хүрэхээр тус заасан. Үүнийг хэрэгжүүлэхээр Өвөр хангай аймагт ардчилсан намаас нэр дэвшигчид сонгуулийн сурчлагаа эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд 19 сумын иргэд сонгогчтой уулзч амжижээ. Тэд энэ сарын 9-нд Зүүн Баян улаан суманд ажилласан байна. Өвөр хангай аймагт улсын их хурлын сонгуулийн 10 дугаар тойргоос ардчилсан намыг төлөөлж нэр дэвшин өрсөлдөж байгаа улсын их хурлын дэд дарга Гаваагийн Батхүү, улсын их хурлын гишүүн Дасцэвгийн зоригтнаар сонгогчтойгоо уулзалт хийсээр байна. Шинэ 7 хоногийн эхэнд Зүүн Баян улаан сумын дэвшил баг болон Тарх сумын олон давтын их уулын багт эрхэм гишүүд сааджээ. Өвөр хангай аймагт сонгогдсон улсын их хурлын гишүүд аймгаа хөгжүүлэх бодлогыг багаас эхлүүлж байгаа. Эхний алхам нь багийн хөгжил хөтөлбөр. Уг хөтөлбөрийн хүрээнд Өвөр хангай аймагт өнгөрсөн жил 23 баг шинэ байртай болсон бол энэ онд 12 багийн төвд их засвархийг санхүүжилтийг төсөвт тусгажээ. Ер нь багийн хөгжүүлэх бодлого усаагаар мэт хэрэгтэйг дэвшил багийн иргэд онцолж байлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт дээрх зорилт тусгалаа болсон. Тиймээс иргэд гишүүнчлэл харгалзахгүйгээр намуудын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг цэгнэж байж сонголтоо хийхээ илэрхийлж байсан юм а. Би бол ардын намын гишүүн. Тэгтээ залуучуудыг бол би одоо ерөнхийдөө бол намын харахад байх, хүний харахад байх. Ерөнхийдөө юм хийх чадвартай, юм хийж чадaltaй хүндэл өг гэж би ерөнхийдөө би тэгж боддог. Зүүн Баян улаан сумын дэвшил болон Тарх сумын олон давтын их уулын багт эрхэм гишүүдийн хийсэн уулзалтад давхцсан тоогоор 500 орчим иргэд оролцсон юм а. Баг бүрт тулгамдсан асуудлууд байлаа. Тухайлбал дэвшил багийн иргэд сумын төвөөсөө 70 км алслагдсан хуучин өвдийн худаг хэмээх бие даасан багийг дэвшил багтаа нэгтгэсэн нь өөр хоорондоо 22 км зайтай. Энэ талаар багийн дарга тайлбар өгснийг хамтдан хүргэж байна. Ер нь бол саяын одоо энэ гишүүдийн нэр дэвшиж байгаа хүмүүсийн уулзалт оролцож байгаа тэр нутгийн улсуудыг ярьж байгаа бол бас тэндээ бас бага бий болгох гэсэн санаа байх шиг байна. Гэхдээ энийг бол болохгүй гэж үнэлж байхгүй. Сая бол одоо энэ нэр дэвшиж байгаа Батхүү гишүүн зориг гишүүн эдрийн ярьж байгаагаар бол тэнд тэр одоо тоосгоны үйлдвэрийг тэр улаан шороог ашиглаад тэнд үнэхээр одоо олон төрлийн үйлдвэрийг байгуулад хүн амын бүтэц сайтай болоод ирэх юм бол тэр баялагийг ашиглах юм бол тэнд бол баг бүрэн болно бий гэж бид бодож байгаа. Түүнээс гадна дэвшил багийн нутагт сүүлийн жилүүдэд засгийн газраас олгож байгаа зөвшөөрлийн дагуу гадны иргэд шонхор шувуу барихаар олон тонны машинаар газар талхалж байгаа нь малын бэлчээр сүйтгэд хүргэжээ. Үүн дээр арга хэмжээ авч ихийг иргэд нэр дэвшигчдээс хүсэж байлаа. Шонхор шувуу барьдаг гэдэг нэг жилд нэг ирдэг тийм аа. Энэ багт одоо их өргөн ирдэг. Энэ малчтад их хүн дээр их нийлүүлж байна. Малын одоо тухтай бэлчээр л үлэхгүй. Тэр бэлчээрийн талхал нь тэгээд машин зэрэг одоо машинаар тэр бэлчээж байгаа малыг үргээгээл тарг хүч авах технологи байгаа. Энэ зөвшөөрлийг одоо хордог барьдаг асуудал байж болох уу? Тэгэхээр шонхоршуу одоо барьж экспортлох асуудлуудыг засгийн газар шийддэг. Засгийн газрын хурлаар засгийн газрын тогтоол гараад тухайн жилд хичнээн шонхоршууг аль бус нутгаас барьж одоо гадаас гадагш худалдаалж байгаа шүү дээ тийм ээ. Худалдах вэ гэдгийг шийддэг юм аа. Тэгээ за зүгээр яг хөө зүгээр сонгошуу үнэхээр одоо эргэлтэнд ороод тодорхой хэмжээгээр экспортлогдоод байх нь бол буруу биш байх гэж боддгийг. Нэгэнт одоо нөөц байгаа бол сонгошууг барих арга тэр бүх юм дээр бол цаашдаа ер нь бол анхаарах хэрэгтэй байна. Бид нар байгаль орчныг зохицуулыг сая суулганаар хамгийн сүүл баталсан. Зохицоод нийлбэрнээр нь том хууль баталж байгаа. Энэ хуулийн концепц өөрөө их шинэ агуулгатай. Цаашдаа байгаль орчныг нэг ойн цагтаа хамгаалдаг биш. Байгаль орчныг дахиад түрүү нөө хэний хэлдэг шиг нөхөрлөөрөө багаараа бүлээрээ хамгаалдаг. Ард түмэн өөрсдөө хамгаалдаг болгоё. Тарх сумын их уул багийнхны хувьд энэ жил мал жилвтэй төлмөнд байна. Аймгийн төвтэй ойрхон учраас ард иргэдийн хувьд мэдээлэл сайтай, харилцаа холбоо хөгжсөн, алслагдсан багуудтай харьцуулахад хүн амдан тулгамдсан асуудал багтай байна гэж иргэд нь ярьж байсан юм а. Энэ бол миний хүний хөгжил сангийн дэвтэр. Энэ дэвтэр надад, танд, бид бүгдээрэнд маань бий. Энэ бол Эрдэнэс 57 компанийн 1072 ширхэг хувьцаа нэмэн баталгаа. Хувьтай, хувьцаатай, өмчтэй, өнөөдрөөс илүү үнэт хүрэх баялагтай хүн бий.
Миний нэг ширхэг хувьцааны үнийг энэ жил 933 төгрөг гэж зарласан. 1,176 төгрөгийн үнэтэй хувьцаагаа би хүсвэл засгийн газарт зарж болно. Энэ бол ардчилсан намын 4 жилийн өмнө анхлан санаачилсан, ард түмэндээ амлснаа ажил болгож чадсан Эрдэнийн хувь. Эрдэнэс 5 компанийн сая төгрөгийн хувьцаанаас гадна эх орны баялагын олон ордоос энэ дэвтрээрээ би иргэний хувьд, эзний хувьд Эрдэнийн хувиа цаашид эзэмших болно. Өнөөдрийн 1 сая төгрөгийн хувьцаа нь маргаашийн хүн шиг амьдрал, улс шиг хөгжлийн баталгаа гэж итгэдэг сая Монгол хүний нэг хүүгийн ээж, хүний хань бий. Бид олуулаа бид хөгжинэ, олуулаа бид орд баялагынхаа эзэн нь хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Сүхбаатар аймагт ардсан намаас нэр дэвшигч улсын их хурлын гишүүн алсан зоригт иргэд сонгогчтойгоо уулзаж явна. За хөдөө сумдаар тойрон мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байгаа тэрээр Сүхбаатар суманд ирээд байгаа юм байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ардчлалын залуус аймгийн хэмжээнд тулгамдаад байсан уулуурхан үйлдвэрлэлийн хувь хэмжээг 16% хүртэл бууруулж чадсан. Тодорхойлбол 2008 онд аймгийн засаг дарга үүрэгт ажиллах хүлээн авахд Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70% уулуурхан компаниуд олборлолт явуулж байсныг 16% хүртэл бууруулжээ. Одоо шийдвэр юу гэдэг 2 жил одоо аймагт ойрхон нүүрсний ухаан байгаа. Тэрийг хааж болохгүй. Яг л тэр нүүрсээс шиг бид аймаг одоо сумын энэ галыг барьж байна. Энэ цаана тэр хөрөнгө нүүрсний ашиглалтыг цахилгаанцаар барих чиглэлээр нэг шуудаа нүүрс урагшлан гарахгүй нүүрсээр бид ажиллах ёстой. Тийм учраас уул ухаануудыг одоо бүр тас байхгүй гэж бас хэлж боломгүй юм шиг байлаа. Тэгвэл цөөрч чадсан гэдэг нь одоо бидний хувьд бол их том ялт байсан гэж хэлмээр байна. Мадны нөмөлжөө үлдээ газар. Тийм газар бодлого гаргуулсан бишиг аттаатай болчихсон. Ганцхан тийм газар ганцхан газар хийгдээ. Тэр аттаатай байсан. Өнөө ашиг өвөр ашиг тийм дон намаар одоо цацаа. Одоо усны хувьд бол ер нь одоо ч гэсэн тийм байгаа шүү дээ. Багийн хурлаараа ярилцаад багийн иргэдийн хурл гэдэг чинь хамгийн чухал юм байдаг байхгүй. Багийн иргэд бол өөрсдөө газар нутгаа хамгийн сайн мэддэг. Хаан хөдөг гаргуулах вэ гэдгийг багийн иргэдийн хурл дээр шийддэг байх нь хамгийн зөв. Тэрээс хаан ихтэй аймагаас ч юм уу, сумаас ч юм уу, хотоос ч юм уу хүмүүс ирээд өрөмдөө ихлүүл буруутнаа. Тийм учраас хаан хөдөг ухуулах гэдэг бол багийн иргэд нь хурлаасаа шийдвэрээ гаргаад дээш нь тавьдаг тэр замаараа явах ёстой. Ямар тач ардчлалын намын төлөөлөл Сүхбаатар аймгаас улсын их хурлд сонгогдвол энэ мэтчилэн нийгэм тулгамдж байгаа олон асуудлыг цэгцлэх бодлого баримталж байна. Цаашлаад Сүхбаатар аймагт олгогдсон лицензүүдэд шалгалт хийж 16%-аас ч доош бууруулах бодлого баримтлах, гүний худгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, малчтын эдийн засгийн чадварыг сайжруулах зорилгоор хөдөө аж ахуйн биржийн тогтолцоог бий болгож бодит ажил хэрэг болгоход цаашид эрчимтэй анхаарал хандуулах зэрэг олон асуудлыг шийдэх юм байна. Та бэлэн мөнгөтэй болоо юу? 333 мянга авсан юм аа. Чамд ямар хамаатай? Гү цагаагүй. Та одоо насан туршдаа ашиг олох хувьцааг ийм хямдхан өгсөн юм уу? Гэ би хувьцаа тай штэ. Чи юу яриад байгаа юм бэ чи? Гү цагаагүй. Гү таны хувьцааны оронд сая төгрөг уулж өгөөл бүтнээр нь авчихсныг та одоо хүртэл мэдээгүй юм уу? Миний хувьцааг бас сургалтын төлбөрөөр солиод авчихсан штэ. Гү цагаагүй. За чи явж үзв. Дэмий юм ярьж амтан хүн өмүүлээд. За. Бэлэн мөнгө гээд байсан чинь өвгөн миний бас охины минь хувьцааг луйдчихсан байж шүү. Харин тийм ээ. Хүрлээ ардчлалын намын амлсан Эрдэнийн хувийнхаа эзэн нь болчихсон байна штт. Энэ хүрлийн хүртэл учрыг олжхоо. Хүн шиг амьдрах цагт ойлтож явна юм байна. Амлалт биелж иргэн бүр Эрдэнийн хувийнхаа эзэн нь болно. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Сонгуулийн сурталчилгааны туршид үзэгч тантай хамт байх ардсан намын олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий.